Яг зөвөр би зөвөр нэг зүйлийг хэлэхэд ёс зүй гэдэг бол хуулиас дээгүүр шүү дээ. Улс төрд уул нь бол. Одоо жишээлбэл сая ингээд Францд юу болов тийм ээ? Нэг шийдвэр гараа хууль гарцсан шүү дээ. Тэгэхэд жишээлбэл одоо Францын иргэд яаж ийн 48 цагийн дотор тэнцээ одоо хэдэн мянгуулаа цуглаж байгаа. Тэр бараг 5-6 сая хүн төдөлгөөд гарч ирэл. Тэгэл арга буюу ёс зүйн хувьд тийм ээ дэмжлэг авахгүй гэдгээ хүлээгээл одоо жишээл Макрон ерөнхийлөгч буулт хийж байгаагаа одоо 7 хоногийн өмнө зарлж шүү дээ. Одоо жишээл ирэх барьжсэн ерөнхийлөгч Солонгост унж шүү дээ. Тэр чинь одоо бүр ирэх нь одоо хуулийн дагуу гэвэл ямар ч боломжгүй зүйл шүү дээ. Ер нь бол ард түмнээс сонгогдсон бүр ирэх хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгчийг өнөөдөр прокурор нь тийм ээ одоо ингээд аваад олон нийтийн шахалтаагаар тэр хүн өнөөдөр одоо шоронд орох хүртлээр ингэж хариуцлага хүлээж байна шүү дээ. За Солонгосын олон Японы ч юм уу олон одоо сайдуудын жишээн дээр нэг жижигхэн асуудал гараад тэрэн дээр олон нийт ургууцлаа илэрхийлээл тэгэл тэр хүн огцордог. Гэтэл энэ хүн одоо жишээ ээлжид бус чуулганыг зарлуу уралдуулаагүй маш хангалттай үндэслэл ер нь бол 60 тэрбумын бичлэгэнд байсан. Одоо энийг одоо яаж хичээгээд байхгүй гэж хэлэх хэвээр. Яг хуулийн нэлтийн байгууллагууд нь байхгүй гэдэг дүгнэлт гаргацсан л да. Тэгэхээр яг ийм байдалтай бид нар ингээд цаашаа яваад одоо бууж өгөөд за тэгээд болио. Ер нь ингээд Монгол улсын юм толомын дүрмгүй хуулийн хэмжээ гэж байхгүй. За тэгэл жоох асуудал ярихлаар одоо хүмүүнлэг байх хэрэгтэй гэдэг штэ манай монголчууд. За тэгээд жоохон байж өрөвдөд эхэлдэг. Одоо нөгөө нэг чинь яг манай нүүдэлчин психолог юм чи байгаа. Одоо ингээд бодоод тахт нөгөө айл одоо эх орны дайны үед л нөгөө ялагдж байгаа Гитлер хүүд нэг морь ялж байгаа Сталин 5 морь өгье гэж нэг манай хүмүүс иржсэн гэдэг шиг. Гэхдээ энийг одоо манай бүлэглэлийн одоо гэж хэлж болох үс хуулийн нэлтийн байгууллага тийм ээ одоо энэ томоохон орд газруудыг эзэмшиж байгаа энэ компани удирдлагууд за тэг өнөөдөр одоо байгаа манай их хурлын дарга монголчуудын энэ психологийг маш сайн тийм одоо мэдэрдэг хүмүүс юм. Сэтгүүлч та бүхнийг мэдэрдэг. За биднийг ч мэдэрдэг. За тэдний хувьд бол яг уу гэхээр хизээч манай монголчууд цуглаад нэг сүртэй тэмцэхгүй. Яагаад гэвэл уйдамт бай. За эхлээл 60 тэрбум гэж явж байснаа жижиг дунд үйлдвэр гэж гараад ирэнгүүт мартнаа. За ингээд шинэ жил болоод мартчихнаа. За тэгэнгүүт чуулган засаална. За тэгээд таврын чуулган дахиад өөр асуудал яригднаа. Гэл ийм байдлаар ингээд яваад байдаг. За эсвэл нөгөө нэг юм одоо жоохон юм PR-ийн нэг ингээд одоо төлөвлөгөө гаргаад хөр хитөө одоо тэгээд энэ хүн одоо чаас ер нь хар нүдний шилжүүлсэн байна. Энэ оюурд нь одоо орилсоор байгаа л энэ хүнийг одоо даралт нь ихсэн байж чаас. Тэгэхээр одоо ер нь бол ингээд хэрэггүй гэл. Яг зөв ийм байдалтай ингээд яваад байх энэ соёл байх юм уу гүм гэдэг дээр л одоо миний хувьд бас залуу хүний хувьд ингээд бодож байгаа юм л. Манайхаас өөр улс оронд ийм зүйл болохгүй гэдэг юм чи. Манайхаас өөр улс оронд ийм асуудалд орцсон улсын их хурлын дарга тийм ээ 75 гишүүн зурсан ч гэсэн би одоо ажиллаа хийнэ гэдэг. Энд чинь одоо ангийн дарга хүн тийм ээ 40 гишүүн өнөөдрийн байдлаар зурчаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол хаанч байхгүй зүйл. Тэгэхээр миний бодлоор бол хэрвээ бид нар одоо эрх зүйт нийгэм одоо нэг ардчил 27 жилээр нь бид нар дүгнэл болохгүй байх гэж дүнгээл дүгнсэн. Энэс цаашаа явах ёстой гэдэг л юм итгэл үнэмшил байгаа юм л да. Цаашаа явах ёстой. Тэгэхээр энийг бас одоо нийгэм маань хил мэдээллийнхэн маань ч гэсэн бас ингээд нэг ойлгож энэ хувь хүнтэй холбоотой юм асуудлууд ч юм уу эсвэл нам дотор байгаа нэг юм жижиг маргаан гэдэг өнцгөөс нь харахгүйгээр ингээд явах байх. Одоо шудраг хэсэг тогтооё. Ер нь нийгэм болохгүй байна, өөрчлөе гэдэг маш их олон иргэний нийгмийн байгууллагууд хайч байна. Тийм ээ, хайч. Жижиг улс төрийн намууд одоо авилгалын эсрэг зөндөө олон хурлууд бид нар ингээм хамт хийжсэн. Яагаад бид нар өнөөдөр жишээлбэл дуу хоолойгоо өргөхгүй байгаа юм бэ? Яагаад энэ дээр жишээлбэл гарч ирээд Франц шиг бид байж чадахгүй байгаа юм? Яагаад бид нар Солонгос шиг байж чадахгүй байгаа юм? Яагаад бид нар Япон шиг байж чадахгүй байгаа юм? Тэгэл бид нар өрөвдөөл, хуурагдаал, мартаал тийм ээ? Ингээл яваад л ах юм уу? Энэ чөтгөрийн тойрог дотор. Гэхдээ яг үндэ ганцаардсан шүү дээ. Үнэн шүү дээ.